байнгын хорооны хурлаар хэд оруулсан боловч дэмжигдээгүй. Гол шалтгаан нь өөрсдөө архи үйлдвэрлэгч хөрөнгөтнүүдтэй холбоо сүлбэтэй байдаг гэхэд хэлсдэггүй. Тиймээс Батулга гишүүн бусад 75 гишүүдэд хандан улсын хурлд архи үйлдвэрлэгчдийг оруулахгүй байх төслийг дэмжиж ажиллах санал хүргүүллээ. Монгол сүүлийн 5 жилд 173.5 сая литр согдуурлах хундаа үйлдвэрлэж 75.5 сая литрийг импортлсон нь 2.7 сая хүамтай манай улсын хувьд хэтэрхийн өндөр үзүүлэлт юм а. Аливаа улс оронд жилд нэг хүнд ногдох архины хэмжээ 8-9 литр болоход үндэсний хэмжээнд аюул учирлаа гэж үздэг. За гэтэл манад нэг хүнд жилд 28 литр архи оногдож 270 хүнд нэг архи борлуулдаг дэлгүүр оногдог болсон нь дээд рекорд гэж хэлж болно. Тиймдээ архины асуудал Монгол улсын хүн ам удмын санд аюул учруулж байна. За гэтэл хүн амаа хордуулах бизнес хийж хөлдсөн нөхдүүд заавал их хурлд орж бодлого шийдвэрт оролцох гээд байдаг нь Монголын төр өөрөө иргэнийхээ төлөө биш хитэн хүний эрх ашигын төлөө явдгийн тод жишээ болж байгаамаа. Архи тамхи үйлдвэрлэгчдийг улсын хурлд нэр дэвшүүлэхгүй байх тухай ярихаар зарим хүмүүс эн чинь хүний эрх гэсэн асуудлыг ярина. За үүн дээр төсөл санаачлагч дарга тайлбарыг өгч байна. Тэгээ одоо манайхан тэгж тайлбарлаад байгаамаа. Хүний эрх зөрчлөө мөрчлөө ер нь гэдэг архи уугаагүй хүмүүс гэдэг чинь бас асар их одоо архитай холбоотой гэмт хэргийн архитай холбоотой бараг 80 орчим хувьд гэж ярьж байгаа тийм ээ. Тэгээд архи уусан айл, архи ууж байгаа гэр бүл нөгөө архи уугаагүй хүмүүсийн эрхийг асар их зөрчиж байгаа шүү дээ. Тэг энийг яагаад ярихгүй зөвхөн яг зүгээр архи үйлдвэрлэдэг хүн тамхи үйлдвэрлэдэг хүн зүгээр архиал үйлдвэрлээ байж гэж улсын хурлд орж ирээд бодлого тодорхойлоод байх тийм ээ. Тамхи үйлдвэрлэж байгаа тамхиал үйлдвэрлээ байж орж ирээд бодлого тодорхойлоод эхлэхээр энэ асуудал өөр болоод байна гэдгийг ингэж л эхлэе гэсэн санаа юм л да. Бусад орнууд бол бас энэ өнгөрсөн 100 жилийн түүхэн парламентын түүхүүдийг харахад иймэрхүү байдлаар татгалцсан зүйлүүдийг ажиглагдаг юм билээ. Тэднийг л дөр ажил одоо ер нь цаг хугацааг нь ашиглах гэсэн юм санаа гаргал явж байна. Ямар ч тач сонгуулийн хуульд нэгэнд батлагдчихсан учраас одоо хожимдсон хойно төслийг оруулж ирэх шаардлага байна уу гэдгийг асуух хүн олон. За тэгвэл Монголын сонгуул зөвхөн 2012 оныхоор дуусчихгүй. Дэлхийн сүнж бүхэл бол 2016 онд сонгуульд архи үйлдвэрлэгчид мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдож байсан этгээдийг улсын хурлд нэр дэвшүүлэхгүй байх хэрэгтэй тухай Батулга гишүүн хэлж байгаамаа. Уг нь энэ удаагийн сонгуульд энэ хуулийн төслийг оруулаад баталчих боломж байсан уу гэвэл байсан. Яагаад дэмжигдээгүй талаар? Энэ бол тодорхой байх ч яаж нэхэр нөгөө архи тамхи үйлдвэрлэгч нар маань их хурлд орж ирээд энийг дэмжүүлэхгүй байх талын бүх юмыг л төрүүлэл лоббид бол хийчихэж байгаа байхгүй. Энэ бол өөрөө бид нар ямар аюул энэ зүгээр юу гэж хэлэх юмд бидний төсөөснөөс илүүгээр лобби явж байгаа гэдгийг л харуулж байгаа. Түс ямар ч хүний энгийн ухамсарт улсын хэрэлд сонгогдсон хүн архи тамхины эсрэг хуулийг бол санаачлаад явах. Санаачлаад явж байхад татгалзаад оруулахгүй байна гэдэг чинь өнөөдөр бид нар ямар хэмжээний лоббинд одоо орцсон байгаа вэ гэдэг нь энэ ил тодл байгаа байхгүй. Хууль зүйн байнгын хороо энэ бүгд нэр нь унсан ш. Тэг ийм л одоо харамсалтай дүр зураг одоо бид нар орчлоо л гэж бодож байна. Манай оронд сүүлийн 15 жилд архин донтох өвчний эзлэх хувь 2.7 дахин өссөн байна. Архинаас бож ажил амьдралаа алдаж байгаа хүмүүсийн эмнэлт төрөх улам бүр нэмэгцээр байгаа. За гэтэл ард түмний архиар уучаад хөрөнгөцсөн хүмүүсийг улсын хурлд нэр дэвшүүлэх хэрэг байна уу гэдгийг иргэн тааж бас бодолцоорой.